За Монгол Ардын намын бүлэг сонгуулийн хуулийг өөрчилөх хэмээн үзэж, улсын хурлын үйл ажиллагааг гацаанд оруулж эхэллээ. Нэг талаас дан ганц сонгуулиа бодсон асуудлыг хөндөж байгаа нь иргэдэд тэгтлээ таатай санагдахгүй байгаа бололтой. Өнөөгийн эдийн засгаас сэргээх талаар бодлого шийдвэр гаргахгүй байгаа нь ард түмэнд хүн дээр тусаж байна. Өнөөдрийн чуулган эхлэхдээ зэрэгцэн Монгол Ардын намын дарга чуулганы хилцэх асуудлын дараалалд сонгуулийн хуулийг оруулж өгөх хүсэлт гаргасан юм а. Хурлын дарга зөвхөн энэ хурлыг удирдах зохион байгуулах л ёстой. Нэгэнт их хурл хилцээгээ шийдсэн юмыг ингэж оруулж ирэхгүй ингээд 20 хонд байгаа энэ бол зүгээр цаг хүлээж байгаа л одоо хэрэг гэж ингэж үзэж. Улсын хурлдах Монгол Ардын Өвсгөлт нам Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвслийн бүлгийн дарга Бацэрэг гацууртын ордын асуудлыг өнөөдрийн чуулганаар хилцэх асуудлын дарааллаас хойшлуулж өгөх хүсэлт гаргалаа. Харин улсын хурлд ардчилсан намын бүлгийн дарга Гарамгаотар бүлэг дээр шийдвэрээ гаргаад ярих гэсэн айлч бүлэг харин эргэж яриаг юм а. Ерөнхийлөгч өчигдөр намын бүлгүүдийн дарга нарыг дуудаж уулзсан гацууртыг хилэлцэх болоход шударгаас эвслийн бүлэг завсарлага авсан ардчилсан намыг ганцхан буруутгаад байх шаардлагагүй гэсэн юм а. Бид нар дэд ажлын хэсгийг байгуулсан. Дэд ажлын хэсгээр 3 хуулийн төсөл дээр ажиллах чиглэлүүдийн нөгөөд үүрэг даалгаврыг нөгцсөн. Дэд ажлын хэсэг асуудлаа боловсруулад ялгаа залгааг нь гаргаад эргүүлээд ажлын хэсэгт өгсөн байж байгаа. Тэгээ ажлын хэсэг хуралдаагүй гэж ярьж болохгүй л дээ. Тэгээ одоо бол байнгын орон дарга буюу ажлын хэсгийн дарга гадаадд томилттой явж байгаа. Тий, ийм асуудал байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энэ явцын дунд Монгол Ардын нам сонгуулийн хуулиар бас сан солилцъя гэдэг ийм асуудлыг тавьснаар энэ асуудал бас явж байгаа шүү дээ. 2-3 удаа бид уулзалтсан, ярилцсан. Бас тохирохгүй юмнуудаа бас ярилцсан. Бүлэг дээр шийдвэр гаргаад эргээд ярих гэсэн. Тэгээ сүүлийн уулзалтын дараа бүлэг дээр гарсан шийдвэрээ эргэж альч намууд нь яриаг байгаа. Энэ үл явж байгаа гэсэн үг шүү дээ. Монгол Ардын намын зүгээс улсын хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан улсын хурлд өргөн мэдүүлсэн. Уг төслийг 21 нам дэмжсэн. Түүнд санал хураалтыг автомат машинаар хийхээс гадна давхар гараар тоолж камераар бичин олон нийтэд нээлттэй болгохыг заасан юм а. Улсын хурлд ардчилсан намын бүлэг гараар давхар тооллого хийхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.